Өнөөдөр та бүхэнд Persian Lessons гэдэг 2020 оны нэгэн киног товчлон ярьж өгөх гэж байна. Лайк, subscribe дараад хүлээн авч үзнэ үү. Үйл явдал 1942 оны Франц улсад өрнөн. Еврейчүүдээр дүүрсэн ачааны машин тодорхойгүй зүг рүү явж байгаагаар кино ихж болно. Еврейчүүдийн нэг нь нэр нь үс мэдэгдэх гол дүрийн залуугаас идхэн байна уу гэж асуув. Хэрвээ жоохон идхэн байвал номоор сольхийг санал болгоно. Гол дүрийн залууд талхаа өгöd шинээр олж авсан номоо эргүүлж үзэнгээ ямар хэлээр бичсэн болохыг нь асууна. Энэ фарси хэл дээрх ном гэд энэ үг бол фарсигаар аав гэсэн үг гэж тайлбарлав. Уг номыг өмнө нь баривчлагдаад явсан Перс хуршүүдээсээ авсан гэдгээ хэлнэ. Энэ хооронд ачааны машин ойд ирж зогсож цэргүүд ихний 10 хүнийг буусган эрг рүү аваачиж буудан хөнөв. Дараа нь тэд үлдсэн хүмүүсийг буусгахад тэр дунд өөрөө ч мэдгүй хил дээрх ганц номтой болсон манай гол дүрийн залууг буусгана. Еврейчүүдийг игнүүлэн зогсоогоод цэргүүд буугаад сэнэглэн гал нийлээ. Азар амьд үлдсэн гол дүр цэргүүдээс амийг нь өршөхийг гон өөрийгөө еврей биш перс хүн гэж хотлойлно. Үүнийг сонссон нэг цэрэг нөгөөхдөө Кох гэх хүм амьд перс хүн олж ирвэл 10 ланц тушоон гүгнэ гэж амласан талаар хэлнэ. Харин Макс гэх хоёр дахь цэрэг найздаа гол дүрийг яг л еврей хүн шиг харагдаж байна гэд үхэлтэй нүүр тулсан хүн өөрийгөө Африк гэж хэлэхээс ч буцахгүй хэмээн хэлнэ. Тэгтэл гол дүр өнөөх номоо санаж түүнийг гаргаж ирэн цэргүүдэд үзүүлэхэд хачгалтай араб бичиг харсан тэд түүнийг ачааны машин суусган канцлагер руу авч явна. Лагерт тэд түүнийг Кох гэдэг галт тогооны дарга руу дагуулж очоод түүнд Перс хүн олсноо хэлнэ. Кох тэднээс яагаад түүнийг Перс гэж бодсныг асуухад цэргүүд өнөөх номыг нь өглөө. Кох залуугаас чи үнэхээр Перс хүн юм уу гэхэд өнөөх нь эрлиз гэж хариулав. Кох номыг эргүүлж үзээд тэрээр өмнөх эзнийх нь нэрийг харамгцаа үүнийг гол дүрийн нэр байна гэж бодоод түүнийг Реза гэж дуудана. Чамаг Реза гэдгүү гэхэд залуу итгэлгүйхэн шиг толгой дохив. Галт тогооны босс цэргүүдэд амлсан ёсороо хэдэн ланц тушоон өгч явуулаад гол дүрээс Ираны нийслэлийг юу гэдэг, тэнд ямар хэлээр ярьдаг зэргийг асууж эхэлнэ. Тэгтэн Кох гол дүрийн залууг номноос ямар нэгэн зүйл уншиж өгөхийг хүсэхэд тэр фарси хэлээр зөвхөн гихтэл ярьдаг байсан. Харин герман сургуульд сурсан тул фарсигаараа уншиж бичиж чадахгүй гэж хэлнэ. Ээж гэдэг юу гэх вэ? Ээж гэж залууг ээрч мууч лавсан асуухад ээж гэдэг юу вэ? Энэ бол хүүхдийн хэлд ордог хамгийн анхны үг гэхэд гол дүрийн залуу зохиогоод нэг үг хэлчихв. Кох түүнээс дахиад хэд хэдэн асуулт асуусныхаа дараа хэрвээ Реса худлаа яриаггүй үнэхээр перс хүн мөн бол түүнд маш их аз таарлаа гэдгийг хэлнэ. Мөн түүний лагер дахь амьдрал бусад хориглоодын шиг тиймч аимшигтай бөгөөд гонигтай байхгүй гэлээ. Гэхдээ харин тэр Кохыг хуурсан бол тэр бусад хориглоодод атаархах хэмжээний тийм муу зүйлс үзнэ гэдгийг ч залууд хамсав. Дараагийн өдөр Кох гол дүр тандан өнөөдрөөс эхлээд чи бусад шиг хүнд ажил хийхгүй. Кохын хариуцдаг гац тогоонд ажиллах бөгөөд орой бүр өрөөнд нэрж фарси хэл заах болно гэдгийг хэлнэ. Гол дүр үүнийг түүнд ямар хэрэгтэйг асуухад офицер дайны дараа Тегеран руу ах руугаа нөөж тэндээ зоогийн газар нээх гэж байгаа хэлв. Тэр хэлийг биедан сурах гэж оролцсон ч юу ч бүдээгүй тул багш хэрэгтэй байжээ. Дайн дахиад л дор хаяж 2 жил үргэлжлэнэ. Тэгэхээр дайны төгсгөл гэхэд би 2000 гаруй үг мэддэг болно гэж герман офицер өөрийн тооцооллоо хэлв. Түүний төлөвлөгөө нь өдөрт 4 үг сурах байсан ба ингэснээр дайн дуусах үед 2000 гаруй үг мэддэг болж фарсигаар чөлөөтэй ярих явдал байлаа. Харин гол дүр түүнд энэ бүхэнд туслах ёстой байв. Кох залууд хандан чиний хэдийнэ анзаарсанчлан би маш сайн хүн. Гэхдээ намайг хуурахыг би хэнд ч зөвшөөрөхгүй. Хэрвээ чи өөрийнхөө хэлж байгаа шиг перс хүн биш байх юм бол би түүнийг чин олж мэдэх болно. Тэгээд чи үхэн гэв. Гац тогооны ажилдаа орсон гол дүр сандран шинэ үгнүүд зохиож эхлэх ба үг зохиох тийм хэцүү биш. Харин зохиосон үгнүүдийнхээ утгыг мартахгүй санах нь огт өөр асуудал гэдгийг ойлгоно. Ингээд гац тогооны холбогдолтой 10 үг зохиож цээжлээд оройн Кох төр ирэхэд тэдний анхны хичээл эхэлнэ. Хичээлийн үеэр Реса фарси хэлний оронд бүрэн утгагүй зүйлсийг хэлэх боловч үүнийг дэндүү үнэмшилтэй хэлсэн тул Кох шинэ үгсийг хичээнгүйлэн тэмдэглэж авахаас өөр аргагүй болно. Байранда буцаж ирсэн Реса орон дээр хэвтэн харин унтахын оронд тэр шүнжин Коход ямар үгс зохиож хэлснээ эргэн санахыг оролдоно. Маргааш нь офицер дээр цэрэг Макс ирж Резад итгэхгүй байгаагаа хэлж тэр яг л байдаг өмхий еврей шиг харагдаж байна. Түүнийг худлаа хэлснийхэн түлээ буудан хорох хэрэгтэй дэв. Түүний гар нь яг еврей хүнийх шиг, хамар нь еврей, дагц нь хүртэл еврей, бүр түүнээс еврей хүн шиг үнэр гарч байна гэсэн юм. Кох цэргээс чи өөрийгөө
Хүн таних тал дээр надаас илүү гэж бодож байна уу хэмээн асуугаад цэргийг өрөөнөөсөө хөөж гаргав. Гисэн хэдиж Максын яриа түүнд эргэлзээ төрөөж Резаг дуудаад ахин шалгах болов. Түүнд 40 үг өгөөд орой гэхэд орчуулж ирэхийг тушаана. Нөгөөх нь өдөрт 4 гэж тохирсон шүү дээ. Нэг дорд 40 үг гэхэд 40-ыг орчуул хурдан ярьж эхэлмээр байна гэлээ. Өгтлээ айсан гол дур нэг өдрийн дотор 40 шинэ үг зохиож цээжлэх боломжгүйг ойлгоод юу хийхээ үж мэднэ. Гэвч аврал санаанд оновгүй газраас ирлээ. Кох яг тэр үед өөрийн нарийн бичгийг халах бөгөөд тэр эмэгтэй нөгөө Макс гэх цэргийн бас найз бүсгүй байв. Халагцсан бүсгүйн оронд тэр Резаг томхин. Тэр бүсгүйн бичгийн хэв аимшигтай гэд оронд нь персээр бичүүлж хамаагүй дээр байна гэв. Уурандаа шатсан Макс залтай еврейгээ салахын тулд түүнд оргох боломжийг гаргаж өгнө. Данцаараа үлдснээ харсан гол дур ойроо зүгтж хэдэн зуун метр гүйсийн дараа Францын дүрм тувцтай хүнтэй таарна. Тэр хүн гол дүрийг цааш явах хэрэггүй. Учир нь тэмд мен жүүсийн талбай байгааг анхааруулна. Үг зохиох тийм ч хэцүү биш. Харин бүгдийг нь тогтооно гэдэг боломжгүй. Тэгээд ч дараа нь тэд усан болно гэж залуу Франц цэрэгт ярьж өгöd өөр сонголтгүй болсноо ойлгон Максыг дайхшруулсаар лагер руу буцаж ирэн одоо Кохын нарийн бичиг болсноо мэднэ. Энэхүү албан тушаал агсан явдал түүний амьдралыг их төнгөвчлж өгнө. Учир нь одоо түүнд ядчил харандаа цаас байгаа тул үг цээжлэх явц хамаагүй амар болсон байлаа. Бичиг баримт бүгдэж байхдаа тэр шинээр ирсэн еврейчүүдийн нэрийг харах ба түүний толгойд сууц санаа харуун орж ирнэ. Кохын өгсөн үгтэй цаасыг аваад тэрээр еврей нэр болон овгийн хэсгүүдийг нийлүүлж фарси хэлний үгс болгож ашиглаж эхэлнэ. Оройн Кох буцаж ирээд түүний даалгавар хэрхэн бүтэж байгааг асууна. Реза түүнд зохиомж үгстэй цаасыг өгөх ба офицер фарси хэлний гоо үзэсгэлэнг таашаан урам зоригтойгоор цээжиж эхлэв. Дараагийн өдөр нь лагерын захирагч Кохыг өрөөндөө дуудаж яагаад лагерт зарим нэг хоригдолд бусдаас илүү сайн хандаад байгааг асууна. Хинээр тухай ярьж байгааг ойлгосон Кох Реза өөрт нь фарси хэл зааж байгааг, учир нь тэрээр дайны дараа Иран руу нөх хүсэлтэй байгаагаа тайлбарлана. Хагас жилийн дотор би 570 үг сурлаа гэж гайхуулахад нөгөөх нь ямар мундаг юм бэ гэж шагшрав. Кохыг дайны дараа Германаас явах гэж байгаад гайхсан захирагч түүнээс шалтгааныг нь асууна. Манай Рейх ялгаж байгуулсны дараа танд Европт амьдрах тухгүй байна гэж бодоо юу гэж хоржин асуугаад мэдээж үгүй. Миний ах Тегранд амьдардаг юм гэж хариуллаа. Гэвч захирагч бууж өгсөнгүй. Эх орн нь ирээдүнхөө төлөө дайтаж байхад түүний ах лавлын шашинтай улсад юу хийж байгааг хүртэл асууна. Кохт үүнд хариулах үг олдсонгүй. Тиймээс захирагч сэдвийг өөрчилж маргааш тэд зугаалгаар явах тул 30 төрлийн хооз бэлтгийг Кохт даарлана. Яриад дуусаад Кохыг гарах гэтэл бас л сонирхолтой давхцал авгойц биднийг засгийн эрхэнд гарахад таны ах грек рүү цагаачсан. Харин дайн эхлэхэд тэр бүр Тегеранд очсон байдаг. Тийм ч эх оронч хэрэг биш байна шүү гэж давхар санаатай үг шийдлэв. Зугаалганы үеэр согтуу Кох Реза дээр ирээд фарсигаар мод гэдгийг юу гэж хэлхийг асууна. Хариултыг нь сонсоод түүний царай огцом хувирна. Учир нь гол дүр маань сандрахтаа өмнө нь талах гэж зааж өгсөн үгээ андуураад хийчихсэн хэрэг. Харин Кох маш хичээнгүй сурагч байсан тул үүнийг нь маш сайн санаж байлаа. Залуу сандарч талахыг ч бас модыг ч бас адилхан хэлдэг юм гэсэн ч офицер түүнийг зодсоор байв. Кох гол дүрийг өгтөн зодоод Макст түүнийг чосууны уурхаа руу явуулахыг бас түүнтэй ямар ч өршөөлгүй харьцахыг тушаана. Уурхаа тэд хоног ажилласан гол дүр тамирын тасран унахад түүнийг нэг мөр өхүүлэхээр байрлуун зөөж оруулна. Хачирхалтай чимээ сонссон харгалзагч юу болж байгааг шалгахаар очлол Реза ухаангүй дэмир нь цэргийн үл мэд хэлээр ямар нэгэн утгагүй зүйл ярьж байлаа. Тэр юугаа өглөөд байгаа юм бэ гэхэд өөрийнхөө хэлээр яриад байх шиг байна. Тэр шүнжил ингээд үглэж байдаг юм гэж хөвшин залуугийн талаар хэлв. Энэ нь өнөөх фарси хэл байна гэж бодсон цэрэг Кохын араас гүйж түүнийг байрлуун дагуулж ирнэ. Резагийн халуур нь дэмэрч буй хідээч нилээн утга төгөлдөр сонсогдох үгүйсбэрүүдийг сонссон Кох тэр ээжигээр дуудаж гэрлүүгээ хармаар байна гэж байна гэж бүр орчуулж чадлаа. Өөрийгөө хэтрүүлж гисэн байна гэж шийдээд Иран залууг яаралтай эмнэлэгт өргөхийг шаардна. 7 хоногийн дараа биеийн тэнхэрсэн Резаг Кох дуудаж уулзаад түүнээс уушлахгүйгээд хаашаас ч юм гараад явна. Энэ мөчийг ашиглан гол дүр гяс цаас шүүрэн авч дээр нь ямар нэг зүйл бичээд Кохын сургалтын картууд донд шургуулж орхив. Буцаж ирсэн офицер түүнд шинэ хувцас өгöd дахиж ноорхоо хувцастай явахгүй байхыг сануулна. Энэ таны зүүн тишээ явуулсан хоригдлуудын хувцас уу гэхэд үгүй энэ миний хувцас. Би лагерт ирээд жоохон жин нэмчихсэн юм гэж Кох хэллээ.
Дараа нь тэд хичээлдээ орж Реза карта дундаас 2 ширхгийг буюу нэгийг нь саяны өөрөө нэмж бичээд хийснийг өмнө нь талах гэж зааж өгсөн карттайгаа суглан гаргаж ирээд хоёусын дээр нь ижил үг байх боловч өөр утгаар орчуулагдсан байдаг юм гэж хэлнэ. Маргааш нь Кох Резаг лагераас өөр газарт байх ферм рүү ажилд явуулсан. Хэд хоногийн дараа залууг буцаад ирэхэд лагер хов хоосон байлаа. Хэсэг хугацааны дараа тийш шинэ хоригдлууд ирэх бөгөөд тэдний дунд Итали ах トゥ хоёр байв. Нэг нь маш сул доор бие муутай аж. Ах Роберто Реза тандан ээждээ дүүгээ хамгаална гэж тангарсан боловч дүү нь хитрхи сул дорой тус энэ тамд амьд үлдэж чадахгүй байх гэж ярина. Ээлжид хичээлийн үеэр Реза Кохот фарсигаар ярихыг санал болгох бөгөөд тэд залуугийн зохиосон хэлээр хоорондоо маш гүн гүнзгий яриа өрнүүдэх боловч ойлгомжтой шалтгааны улмаас чухам юу ярьж байгааг нь энэ дэлхий дээр тэднээс өөр хинч ойлгох боломжгүй байв. Хичээлийн дараа Кох гол дүрийг ширээнд цуузгаж өмнө нь хоостой тавг тавьж өгнө. Гол дүр үүнийг байр руугаа авчиж болох хэсгийг асуухад офицер түүн рүү харснаа нэг лаастай тушонк нэмээд өгнө. Залуу байрандаа буцаж ирээд тэр тушонко Робертод өгөх бөгөөд Роберто дүүгээ хоолсныхоо дараа одоо гол дүрийн залууд өөртөө босноо хэлж хэрвээ шаардлага гарвал түүний төлөө амиач өгөхөд бэлэн гэдгээ хэлнэ. Хэдэн сар өнгөрч лагерт хоригдлуудын шинэ групп ирэх бөгөөд тэдний дундаас Макс нэгэн Перс хүнийг олж харна. Тэр бол жинхэнэ ориг Перс хүн байв. Одоо л нөгөө жигшүүрт худалчийг илчилж чадна гэдгийг ойлгосон Макс гол дүрийн араас гүйж очоод түүнд ярилцах хүн олсноо. Одоо тэд Перс хэлээр өөрсдийн Перс сонин сайхнаа хуучилж олно гэдгийг хэлнэ. Би дахиад нэг Перс хүн олсон. Чамайг түүнтэй танилцуулмаар байна гэв. Энэ бүхнийг Роберто сонсоод хаашаа ч юм яваад өгнө. Харин Макс гол дүрийг байр руу дагуулж ирээд шинээр ирсэн Перс залууг хоолоогоо хэрцүүлсэн өгсөн байхыг олно. Уурандаа галзуур шахсан Макс Резаг хэрхэн түүнийг алж амжсныг асууж зодож гарав. Гэтэл энэ үед Роберто гарч ирээд Максын өмнө хутга шидэж үүнийг өөрөө хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрнө. Тэгээд цээжиндээ шүршүүлж амиа алдсан юм. Энэ үед офицерууд уушин газар архитан согтовч холбоотны айрам ойртон ирж байгаа талаар ярилцсан. Нилээн согтсон Кох өрөөндөө ирэхэд Реза тэнд байлаа. Кох түүнтэй илэн таасангүй ярилцаж Гитлерийг засгийн эрхэнд гашин дараа ах нь хамаг ямаа баглаад зүгтсэн тухайгаа ярина. Мөн Кохыг намын гишүүн болсныг мэдээд ах нь түүнтэй харьцгаа болжээ. Тэр маргааш Резаг дахин ферм рүү явах хэрэгтэй гэдгийг хэлнэ. Үүний цаад утгыг ойлгосон гунигтай гол дүр маань байр руугаа буцна. Тэнд очиод Робертогийн дүүтэй хүрмээ сольж өмсөн өглөөг хүлээгээд ферм рүү явахын оронд үхэл рүү илгээгдэж буй бусад хоригдлуудын цуванд нэгдэнэ. Залууг цуванд аваг анзаарч нэг офицер Коход мэдэгдэд Кох сандран өөрийнхөө багшийг аврахаар гүйж ирнэ. Цуваг ахалж явсан нэгэн цэрэг гэхдээ надад захиагчаас тушаал хэрэгтэй байна гэхтэн би чамайг одоохон эхлээд буудаж орхиод дараа нь чи тэр тушаал аавна үзгээд Резаг авч гарлаа. Кох түүнийг цуваанаас сугалж аваад яагаад ферм рүү явсангүй гэж асууна. Харин гол дүр үргэлж айж амьдрахаас залхсан. Ингэж амьдрснаас үхсэн нь дээр гэж хариулна. Кох багштай би чинийхэр алуурч нү гэхэд залуу үгүй гэхдээ чи тэднийг улам их хүн алуурахын тулд хоолцож байгаа шүү дээ гэж хариулав. Энэ хооронд захирагч дайсны дайралт удахгүй энд ирэх тул лагерыг устгах шаардлагатайг мэдэтэн. Устгах гэдэг нь бүх хоригдлуудыг хороохыг хэлж байв. Мөнгө болон солионы хувьц авсан Кох бол дүрийг олж лагераас гарган ойруу дагуулж явна. Тэд замын салон дээр ирэхэд Кох одоо тэдний зам салж байгааг хэлээд холбоотны цэргүүд рүү очихын тулд аль зүг рүү явахыг нь зааж өгнө. Хэдэн километр авсны дараа Реза англичуудын баазад хүрч тэнд өөрийнхөө хүн итгэхийн арга түүхийг ярьж өгнө. Би 2840 хүнийг нэрлэж чадна гэхэд англи офицер нэрээ юу гэж гайхаж асуулаа. Энэ хооронд харин Кох Тегеранд амжилттай хүрж оцсон ч хэл дээр ямар ч утгагүй зүйлс ярьж эхэлнэ. Эцэст нь Реза түүнийг энэ бүх хугацаанд хуурч байсныг ойлгох бөгөөд Кох өөрийн мөрөөдлийн улсдад торны цан сууснаар кино төгсдөг.